Орхон аймгийн Гоо элч 2019 тэргүүний шилдэг эмэгтэйг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ. Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Дамбын Батлуудын ивэлдор зохион байгуулагдах Гоо элч 2019 тэргүүний шилдэг эмэгтэйг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны 18 цагт Эрдэнэт хотноо Гэтэм ресторанд зохион байгуулагдана. Ёслолын үйл ажиллагаанд салбар бүрийн төлөөлөл, ажил амьдрал, хийж бүтээснээрээ бусдаа үлгэр дуурайлал болсон байгууллага хамт олноо хошуучлан аймаг орон нутаг, улс орныхон хөгжил дэвшилд бодит хөв нэмрээ оруулж байгаа шилдэг манлайлагч 9 эмэгтэйг шалгаруулна. Салбарын шилдэг тэргүүний эмэгтэй тодруулах номинац: боловсрол соёл спортын салбарын манлайлагч Гоо элч, эрүүл мэндийн салбарын манлайлагч, төр захиргааны салбарын манлайлагч, бизнесийн салбарын манлайлагч Гоо элч, уул уурхайн салбарын манлайлагч Гоо элч, нийтийн аж ахуйн салбарын манлайлагч Гоо элч, хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч, хууль хяналтын болон зэвсэг төвчний салбарын манлайлагч Гоо элч, хүмүүнлэгийн салбарын манлайлагч Гоо элчийг тус шалгаруулна. Ёслолын үйл ажиллагаанд урилгаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Номин Эрдэнэ оролцож нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэх болно. Зохион байгуулагч Орхон аймгийн засаг даргын тамирын газар, санаачлагч нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо.